апу дээрий үзүүлж байна. Монгол цайны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх нутаг нутгийн цай төсөл. Сайн байцгаана уу? Би өнөөдөр нутаг нутгийн цай төслийн энэ удаагийн дугаарт урагдж оролцож байгаадаа маш их таатай байна. Ер нь бол цай гэдэг бол маш том өв соёл байдаг. Орон дүүрэн гэсэн цайны тэр сайхан одоо соёл тий өвөлмжлэдэг. Тэр тусмаа манай Монгол орн бол бас одоо нутаг нутгаараа өөрийн гэсэн үн уламжлалаа цайнд ингэж шингээсэн их сайхан одоо соёлтой арт юм уу. Миний хувьд гэх юм бол манай эмээгийн хаяа чанах дуртай байсан тэр цайны жорыг би өнөөдөр одоо хаяа би өөрөө бас чанж уудаг. Ядрахаараа эсвэл Монгол хоол цайгаа одоо уумар санагдсан үедээ хийж уудаг энэ цайгаа бас чанаа гэж бодож байна. Борцайгаа чанаа тавьсан байгаа. Одоо сүүлээ жоохон хуураад сүүлэл угаасаа би өөрөө айгүй сүүлэн дуртай. Цайнд, хоолнд дандаа сүүл хийдэг. Сүүл чи ер нь их сайн штэ тий уураг их сайтай. Ингээ гоо тосн гараад хэнгөт нь шар бодаага хийгээд яг хэр зэрэг шар бодаа хэрэглэх дуртай тэрүүгээрээ л хэрэглэчин. Ер нь бол шар будаа чинь бас хүний биед хамгийн сайн будаа гэж явдсан байлээ шүү дээ. За тэгээ байж тал 10 гурил бас их гоё. 10 гурилаа. Бүр гоё юмд оруулдаг. Тэр тусмаа бүр нэг гоё хөдөөний гоё 10 гурил байвал борцоо бас амттан жоохон. Борцыг бол би хаяа нэг хэрэгэлдэг. Нэг дандаа биш. Бас их өрмөц гоё юмд оруулцдаг. Хүүхэд гаргаад ирэхээр нэрээ бас хүмүүс зүйтэй зэн туртаал тийм билээ. Хүүхэд гаргахаас өмнө мэдээж тэгэл бид нар чи дандаа ус уугаал тий. Цайж баг уудгүй ингээл гүйдэг байсан. Тэгээд анхныхаа хүүхдийг гаргаад анх ингээл ээж нарын цай чанж өгсөн цай шар будаатай цай тэр чи бүр нэх гоё ингээл баг хөлс гараад хөлсж ихрээд гэдэг шиг. Тэгээд нөө сүү оруулах гал юм чин бас айгу хэрэгэлдэг штэ тий. Тэнгүүд айгу сайн байд юм билээ ингээд ядрага тайлагддаг. Тэгээ дээрэс нь шар будаатай цай чинь бас цаана бас айгүй их юутай. Хүний биед сайн маш ихтэй. Тэгээ сүү оруулна. Тэгэхээр ер нь бол төрсний дараа Монгол цай гэдэг чинь цаанаа нэг тийм өөр юм байд юм байлээ л дээ. Бид нар зүгээр нэг байх уцаа төрсний дараа авах Монгол цай тийм ийм сайхан Монгол цай уух орчид тэс өмнө байгаа юм чинь бүр цаанаасаа ингээл ядрага тайлагдал гоё болол сүүвч орол айгүй дуртай болт юм бэл. Тэгээ түүнээс хойш нэг хаяа нэг гоё бүр цаашмар санагдсан нэг үе гардаг юм л та ингээл дотор нь цагаан сарын дараа бид нар ингээл уулбоо өглөө босолт гэдэг шүү дээ. Уулбоо сүтээ цайнд хийгээл иддэг хаяа хийх айгүй дуртай. Борцайгаа хийцэн одоо хунчраа хийнэ. 2 3 хаа юм 3 4 хончир чинь бас одоо нөгөө Монгол улсад ургадаг зөвхөн Монгол улсад ургадаг бас эмийн ургамал гэж явдаг штэ тий хүний ер нь нөгөө дархлаад янз бүрийн нөгөө хүний биеийн балансыг тэнцвэржүүлэх бүхэл айгуулх сайн талтай юм билэ. Хор тавдраас сэргээлдэг юм. Тэр нь хамгийн гоё цайг үл дээ ээжүүдийн цай л гоё доо. Манай хадам ээж их гоё цай чандаг. Яг бас төрсний дараа гоё цай чанж өгчээсэн нь ерөөсөө ингээд нэг юунд сэтгэлд үлдсэн аманд амтагдаад те ингээд өнөртэй гэдэг юм уу. Тим цай их гоё. Хүн яг чинь бас нэг юм ядраал те нэг тим үедээ юм уу яг одоо анхны төрөлтийн дараа ч юм уу яг тэрний дараа ингээд нэг анх удаага ийм нэг сайхан цай уухаар сэтгэл хоногчтой юм байлээ. Яа цай маань ястай гоё буцалж байна. Одоо сайхан сүүгээ хийнэ. За цайгаа бол ер нь гоё өтгөн сүүгээр хийвэл их гоё болдог. Тэгээд их үеиг болдог. За ингэсээ сүүгээ сүлжлээ. Жохон давс хийцэн.
Одоо хамгийн сүүлд нь шар тасаа жоохон хөөлчин яа гэвэл ахиухан сүүлтэй цай учраас хитрхи тослог болчихно. Тийм болохоор шар тасыг нэг гоё жоохон хөвс хийгээд за цай маань нуудлахад бэлэн болчлоо. Энэ цайнда хунчир, шар будаа, арван гурил, сүүл, борц гэдэг ийм сайхан бүр баялаг нэлээд шимт хижээлтэй сайхан цай боллоо. Ер нь төрсний дараа уухад бол маш их тохиромжтой. Одоо ядаргаа их тайлахаар, ясны ядаргаа тайлахаар цай боллоо доо. Маань одоо бидний уламжлалт Монгол цай бол бас хажуугаар нь бас хүмүүжил гэдэг одоо үг хараас нь дагаж явах зайлшгүй тийм одоо утга агуулгыг агуулж идэг юм сайхан зүйл. Одоо жишээлбэл эмэгтэй хүн цайгаа чанахтаа тэ үсээ боосон байх хэвээр, задгаа байх хэвээр гэдэг нь үсээ сүлжсэн байх хэвээр, баруун гараараа самрах хэвээр, цаагаа уудлахтаа одоо энэ домбныхаа амыг одоо өөдрүүгээ харуулдаг уу ч гэдэг юм уу тэ. Өөр маш олон гоё ёс заншлууд байдаг. Нэг гараараа хүнд цайгаа өгөхгүй те хоёр гараараа ингэж гардаж өгөх ч гэдэм үү. Олон сайхан заншлууд байдаг. Бид нар ч өөрсдөө ингэж суралцсаар яваа те. Мэдээж бас би өөр хүүхдүүдтэй заахыг маш их хичээдэг. Би хамгийн анхны цаг Америк чанжсан юм шүү дээ нэрээ цагаан сар болоод. За тэг манай нөгөө хадам ээж аав хоёр хоёлоо очсон байсан. Тэгээ цагаан сар болол айгүй их тусаал 5 цаг тусаал. За бирийнхаа гарын цааны ямтыг үзнэ гэл би бал гэл нэр юу л би чи их цай чандаг хүн биш шүү дээ. Тэгээ бүр яг анх тэгээ тэр анхны цай маань бүр маш гоё юмтай болчихсон байхгүй. Тэгээ ерөөхдөө харж исэн болохоор ингээл өөрийнхөө юугаар л ингээл сэтгэл зүрхөө шингээгээл ингээл чансан чил их айгүй гоё болоо. Тэр бичлэг одоо байдаг байхгүй. Аав ингээл миний цай чансан цайг айгүй гоё амсаал нэг хөөрхөн ингээ гоё инээж байгаа инэмсгэлж байгаа тийм бичлэг юм цагаан сарын бичлэг дээр үлдсэн байдیں۔ Тэр их гоё дурсамжтай. Монгол цайныхаа хүндэтгэл, хүмүүжил энэ их уур ухаан шаардсан сайхан өв соёлоо үр хоочтой, үр хүүхдүүдтэй бүгдээрээ зааж сургаж үлдээцгээе. Монгол цайны өв соёлоо бүгдээрээ түгээн дэлгэрүүлье. Нутаг нутгийн цай.